хаа бүдэрээс мэцгэнэ. За YouTube-д бичлэг оруулаагүй одоо 3 4 5 6 сар. За арайш 5 6 сар болоогүй л халтаа. Гэхдээ нэлээд удсан. Тэгээ яагаад ингэсэн бэ гэхээр би нөгөө одоо Солонгост английн шинжлэлийн докторант оюутан байхгүй. Тэгээд сая 9 сараас 2 сар 12 сарын сүүл хүртэл миний сүүлийн семестр байсан. Тэгээд кредит мердит нөхөх гээд нэлээд хичээлтэй нэлээд завгүй байсан. Тэгэхээр чинь одоо 9-с 10 11 12 одоо чи 1 сар гэ 4 сар. Гэтэ арай 4 сар болоогүй юм шиг санагдаад хин хизээ оруулсан хамгийн сүүлийн бичлэг. 2 сарын өмнө оруулсан байна. Physical Asia-гийн Австралийн багийн талаарх мэдээлэл оруулсан. Яг нь дундуур нь цаашаа амжуулж бас. Гэхдээ л нэлээд удсан. Тэгээд нэлээд ачаалтаа байлаа. Тэгээд сая 12 сарын сүүл хүртэл одоо хичээлдээ явна, ажилдаа явна, дээрэс нь би оройн онлайнаар англи хэл заадаг. Тэгээ нэлээд завгүй. Гэхдээ одоо ч гэсэн ер нь нэлээд завгүй л байгаа л да. Яагаад гэвэл өмнө нөгөө онлайнаар англи хэлээ заадаг багтаа цөөхөн тооны хүүхдүүдэд заадаг гэсэн баггүй юу? Ингээд боломжоор. Одоо бол хичээл мичээл дуусчихсан. Тэгээд одоо судалгааны ажиллаад ингээд хамгаалцгал юм болвол докторийн зэрэг авчлаа гэж үзээд. Тэгээ нэгэнт л одоо энэ англи хэлээр явна гэж шийдээ доктор хүртэл явж байгаа штэ. Тийм учраас одоо карьераа эхлүүлэх гэдэг. Карьер нь уул нь 14 5 жилийн өмнө эхэлчихсэн л дээ. 14 5 жилийн өмнө л англи хэл зааж эхэлсэн. Тэгээд яг тухайн үед бол өөрийгөө арай болоогүй ан цааш сурч мэдэх шаардлагатай гэд ингэж явсараа байгаа л одоо дахиад гэсээр хагаад энд хүрээд ирчихсэн. Тэгээд энэ хугацаанд бол ингээд тэгээ маасыг хамарсан сургалт мургалт бол тэр болгон хийж байгаагүй. Цөөн тооны сурагчтай ингээд ажиллаж байсан. Тэгээ одоо хичээл мичээл ингээд нэлээд зэгцэрж байгаа болохоор ер нь жоохон өргөө хүрээнд одоо сургалтаа явуулъя. Дахиад нэг төвшин нэг шат ахий гэсэн зорилготойгоор ингээд гадаад багш магч нартай хамтраад бас сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлээд ингээд явж байгаа байхгүй. Тийм болохоор нэлээд завгүй. Тэгээд онлайнаар хичээл заадаг учраас ингээд нөгөө өөр цагийн бүсийн зүрхнээс болоод шөнө 12-ны 2 хүртэл хичээл заах тохиолдлууд байдаг. Тэгээ одоо бол энэ чинь 2 цаг 54 минут болж байна. Тэгээд хичээл дуусны дараа гэрийн даалгавар малгар шалгах ажил надад ч гэсэн одоо энэ байгаа хгүй. Бүр ярмаар санагдаад хэл загтнаад байдаг бас юм байх юм аа. Тэгээ энэ бол Single Inferno 5. Тэгээ би бол Single Inferno-гийн бүр ингээ фэн ахгүй юу. Би season 3-аас хойш бүр ингээ амар үздэг болсон. Тэгээ 1 2-ыг бол нэг тоож үздэггүй байсан байхгүй юу. Тэгэл энэ солон молоо гэл солонгос ч юм бол бас юм хосын шоунууд нэлээд явдсан штэ. Гэтэ тэгэл нэг сонирхоод үзээд идэггүй. Тэгсэн чинь хүмүүс ингээл яриад ханцаа ямар хүн байна гэл 3-ыг ингээл анх зүгээр ингээд Netflix дээр тавьчаал гэрээ цэвэрлэл ингээд байж исэн байхгүй. Тэгсэн чинь гинт ингээд сатура аялгаар яриад нэг залуу. Тэгээ сатура аялга гэдэг нь одоо манай энэ миний амьдарч байгаа энэ Тэгүү, Гянсан зүгийн аялга байхгүй юу? Тэгээ энэ Бусан эдэр зүгийн аялга. Тэгээд Бусанаас гэхдээ манай Тэгүү аялга арай жоох өөр л дөө. Тэгээд гэхдээ бүр яг Тэгүү аялгаар ярьсан байхгүй. Тэгээ би бүр ингээд таньдаг хүнээ сонсож байгаа шиг гүйж ирээд л энэ юу хүн бэ гэж ингэсэн чинь амар баас дайжгүй залуу байсан. Тэгээд үзэж эхэлсэн. Тэгээд ер нь бол тэр солонгос ч гэсэн ер нь Гянсан зүгийн залуучууд солонгос охтууд ч гэсэн ер нь жоохон дуртай байдаг. Яа тэгвэл ингээд сөүл мөглийнхэн чинь юм найлган штэ ням гэл ингэсэн. Тэгсэн чинь энэ Гянсан зүгийнхэн бол ингээ анх харахад айгүй хүүтэн хүн тийм шиг мөртлөөсөө яг ингээ танилцаад дотнолоод ирэх юм бол яг юм mature man байдаг гэж байгаа байхгүй юу? Ийм хариуцлага үүрч чаддаг тийм залуучууд ийм зоримог жоохон ширүүн тийм masculine energy ийм ялгарлсан ирчүүд байдаг гэж байгаа байхгүй юу? Сөүлийнхэн бол тийм feminine energy байдаг. Тэгээд тийм залуучууд байдаг. Тэгээд тэр 3 дахь шатн дээр болохоор 3 дахь season дээр болохоор Lee Jin-suk гэд манай Тэгүүгийн залуу оролцож исэн. Тэгүүд кофе шоптай, Сөүл бас кофе шоптай. Тэгээд яг тэр Гянсан зүгийн ирчүүдийн тэр mature байдлыг тэр masculine energy ингээд яг бас харуулж чадсан тийм оролцож исэн. Тэгээд би бүр ингэ шүтээд би тэгээд энэ Тэгүүд эдэг Castanalo гэх кофе шоп дээр хүртэл очижсэн гээл бод. За тэгэл ингээд Single Inferno-д ороод тэгэл 2 дахь season 3 1 дахь season эдрийг ингээд нөхөж үзсэн штэ. Тэгээ 2 дахь season дээр болохоор одоо манай
паналист хийж байгаа Dex гэдэг залуу бас орж исэн. Бас айгүй гоё залуу. Гэхдээ л надаа яагаад ч юм 3 дахь сизний оролцогч нар ингээд бүр ингээд амар зүрхэнд хоногшиж үлддэг. Тэгээд дараа нь 4 мөрөдөр ингээд бас нэлээд алдартай хүмүүс орж исэн ч гэсэн дараа нь ингээд пагталж магтлаа те холиг бараа зарсан марсан ингээд асуудал үүсгэж мүсгэл иймэрхүү юм болж исэн. За тэгсэн чинь 5 бол бас 3-ыг бүр ингээд бут зохихоор юм болох шинжтэй. Одоо Netflix дээр 3-4 эпизод цацагдсан байгаа. Тэгсэн чинь хамгийн сүүлийн тэр нөгөө нэг ил гал тойр суужгаад үннээ хилдэг тэр тоглоом дээр бүр яа гээд байгаа бэ. Тэгэл бүр тэрийг үзэл за энэ бол өстой халах юм болох нэ гэл ингээд орцогчдын мэдээллийг хажигсахгүй. Тэгсэн чинь бас л мэдээлэл нь ч гэсэн үнэхээр сонирхолтой. Тэгээд Солонгос ч гэсэн одоо ингээд сошиал орчинд энэ 5 ингээд сизнийг бол ер нь бол хамгийн одоо левел төвшингээр яхаар бол нэлээд өндөр түвшний хүмүүс оролцсон дугаар байна гэж хэлж байгаа хгүй. Гэхдээ өмнөх дугаар дээр ч гэсэн ингээл Харвардын тарих судлалын оюутан охин орж исэн байгаа л да. Гэхдээ миний дүгнэснээр бол ер нь нэлээд олон танигдсан тийм инфлюенсерч гэх юм уу, одоо манайхнаар бол одч гэх юм уу, тийм хүмүүс нь бас бүр юм hot star од нь бол биш л ахал та. Гэхдээ бол ер нь бол нэлээд олонний танил олцсон, бусдад танигдчихсан хүмүүс оролцсон ийм дугаар юм болов уу гэж бодлоо. Тэгээ бас маш их мистед оролцсон дугаар байсан байна. За ингээд одоо бүдөрөө Single Inferno 5-ын 13 оролцогчдын талаар мэдээллийг сонирхъя. Бас л нилээн үзүүштэй юм байлаа шүү. За ингээд орцгоё. За тэгээ эхний оролцогч Яна миний нүдний доогуур бүр ингээд нилээн ядарсан за яах вэ тий. За хамгийн эхний оролцогч бол Юн Хянжэ. За Юн Хянжэ бол 1999 онд төрсөн. За спортны бизнес мэргэжлэр ихтэй сургуулаа төгссөн. За нэвтрүүлэгт орох үед бол 26 настай байсан гэж. Энэ нөгөө нэг ингээд бичлэг нь баг жил мэхийн өмнө ингээд бичигдээд тэгээд яг тогтсон цаг хугацаанд цацагдсан юм шиг байна. Одоо бол 27 молоо тий Солонгос нас мастаа 28 ч юм уу тий болчихсон байгаа байх. За тэгээд би бол юу хинжээг бол эрэгтэй мисс гэж хувьдаа нэрлэж байгаа. За яа тийш нэрлэж байгаа гэхээр юу хинжээ маань болохоор 2024 онд бол Mr. International Korea тэмцээнд бол 1-р дэд байрыг эзэлж исэн. Мөн 24 онд Mr. Global Korea тэмцээнд бол winner болж исэн гэж байгаа хгүй юу? Ялагч нь болж исэн гэдэг. За энэ winner болж исэн гэдэг нь бол баттай сурулж биш ер нь тийм мэдээлнүүд бол байдаг. Харин бол тэр Mr. International Korea гэдэг тэмцээнд нь бол яг 1-р эзэлсэн гэж байна. За тэгээд энэ тэмцээн нь болохоор яадаг вэ гэхээр эрэгтэйчүүдийн одоо хувьд бол тийм яг гоо сайхан заагуур хамгийн алдартай тийм эрэгтэй модель шалгаруулдаг ийм тэмцээн. Тэгээ энэ бол ингээ яг гадна биеийн пропорц, тэгээ нүүрний зөв төрөх харагдах байдал биднэраараа ингээд шалгардаг ийм тэмцээнд 1-р дэд байр эзэлж исэн байгаа. За тэгээд яг нэвтрүүлэг эхлэх үед одоо ингээд Солонгосын нөгөө Кудо гэдэг уламжлалт тулааны урлагаар хичээлж байгаа дүрсинг гардаг. Тэгээ энүүгээрээ бол өөрийгөө одоо нэлээд өрсөлдөөнч, тууштай, тэгээд хүч ур чадвар, хөдөлгөөний эвсэлтэй гэдгээ харуулахыг зорьсон гэж байгаа. За тэгээд яагаад Single Inferno-д орох болсон бэ гэдгсэн чинь бас нэлээд эготой залуу. За мисс залуу юм чи эготой тэлгэдэг те мисс шиг эрэгтэй хүний муухай те. Тэгээ яагаад тэгсэн бэ гэхээр ингэж хэлж байгаа байхгүй. Намайг бол эмэгтэйчүүд сонирхдаг. Надад бол ингээд эмэгтэй хүмүүс дуртай байдаг. Надад ингээд санал тавьж исэн ийм тохиолдлууд бол зөндөө байгаа. Гэхдээ би бол ерөөсөө сүүлийн үед тэр хайр дурлалын догтлыг тэр ингээд ерөөсөө мэдрээгүй. Тийм учраас яг тэр зүйлийг хайж тэ олох зорилготой ингээд Single Inferno-д орсон. Тэгэд яг ингээд өөрийнхөө онсон тэр эмэгтэйг олох юм бол бүр эцсийн хүртэл хонос нөхөцөлд чадна гэж ингэж хэлж байгаа. За тэгээд тэгвэл ямар эмэгтэй таалагдсан гэсэн чинь цэвэрхэн ээлдэг зөөлөн. Нөгөө байдаг л солонгос эмэгтэй юм шиг надад сонсогдож байгаа байхгүй юу?
За тэгээд тэгээд бүх оролцогчдын Instagram хаягийн одоо бичлэгийн сүлд та бүхэн харуулгал нь та бүхэн сонирч байгаа оролцогчийн Instagram хаяг руу орж бас фолловд дагаж болох нэ. Тэгээ бас нэмээд мэдээллийн чанартай хэлэхэд 2 оролцогчийн Instagram хаяг нь болохоор байхгүй ч гэж итгэхгүй байгаа. Тэгээд яагаад гэдгийг тухайн бүрэн тэр оролцогчдыг танилцуулах үедээ хэлээд явъя. За тэгээд оролцогчдын талаар ярих гэсний бүр хэл ам ээдрээд муудраад орооцолтоод нөгөө англи солонгос монгол үгнүүдийн ч тухайн чиг гэж буу юм болоод тэнгуут нь гяс усанд ороо жоохон сэргийтгийгээд гарч ирээд оройны арьс арчилгаагаа хийх гээд гэлээд түргсэн чи аппарат нямаа цэнэг тусч тэгээд цэнгэлж байгаа хоорондор нь та бүхэн тэгээ оролцогчдын талаар мэдээлээ бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя гэж бодоод дахиад асаагаад суучна. За хамгийн ихний оролцогч Минасу 1999 онд төрсөн. Хэдийгээр Солонгос улсын иргэн боловч Австралид төрсөн. За тэгээ бага насаа Австрал, Хятад, Америк, Канада, Солонгос гэсэн улс орнуудаар өнгөрүүлсэн. Тэгээд ер нь бол холимог соёлтой оролцогч гэдгээр нэлээд онцлог. За би бас Минасуг бол холимог сонирхолтой оролцогч гэж нэрлэж байгаа. За яагаад холимог сонирхолтой оролцогч вэ гэж нэрлэж байгаа гэхээр Минасу нэг удаа ингээд хэлэхдээ энэ нэвтрүүлэг дуусаад ингээд хоорондоо майчлдаг шүү дээ. Эрэгтэй нэмэгтэй сонгоод эмэгтэй нь яг тэр эрэгтэйгээ сонгоо хоорондоо майчлах юм бол хос удаа гардаг шүү дээ. Тэгсэн чинь Минасу би 2 залуу сонгоод гарч болох уу гэж асуусан. Нөгөө 2 залуу нь хоёулаа Минасуг сонгоод Минасу болохоор нэг эрэгтэйг биш 2 эрэгтэйг сонгоод 3 хос удаа гарах юм аа хайшээ. Тэг хосоо олдог тэмцээнд орж ирээд энэ олон хүмүүсийн өмнө камерны урд 2 залуу сонгоод 3 хос удаа гарч болох уу гэж асуудаг нь одоо юу гэсэн ч үгүй. Би бол тэрийг ингээд нийн уг илэн далангуу ингээд хийлж эмчээ чадахгүй байгаа хгүй юу. Тийм учраас би холимог сонирхолтой гэдэг нэр томьёог Минасуд ингээд өгчөөд байгаа. Гэтэл үзэгчд болохоор Минасуг бол бас олон талаас нь тайлбарлаж байна. За бас нэг удаа бол Минасу тэгсэн нөгөө нэг зураг авдаг штэ хосоо ингээд сонгоод хамтдаа зураг авахулах тийм тэмцээн дээр Минасу хамт зураг авахлах байгаа хүнийхээ нэрийг мартчихсан. Сонгох нэрээ дартсан. Тэгээд би ч гэсэн ер нь бол хүний нэр мартдаг л 5 сар өдөр мөдрийг бол мартдаг. Гэхдээ бол нэг юм агуулгыг бол сандаг байхгүй юу? За энэ хүнтэй юм ярьсан, энэ тим юм хийдэг хүн шүү. Тэр үед ингээд уулзсан гэд ингээ агуулгыг бол сандаг мөртлөөс яг тоочны нэр он сар өдөр өдрийг мартчихсан. Тийм болохоор одоо ч гэсэн энд ингээд тэмдэглэжээд хараад ингээ ярьж байгаа байхгүй юу? Гэхдээ Минасугийн хувьд бол нэвтрүүлэгт хосоо олох гэж орж ирсэн нэвтрүүлэгт хос болгож байгаа хүнийхээ нэрийг мартна гэдэг чи одоо юу гэсэн ч үгүй. Ерөөсөө ойлгоогүй. Тэгээд энэ байдлыг энэ үзэгчд харангуудаа тийм pick me energyтэй эмхтэй байна гэж ингэж дүгнээд байгаа. За тэгээд бас нөгөө ил гал тойроод сууж агаад нөгөө нэг ингээд таалагдж байгаа үнэн худлаа хилдэг тэмцээн байсан шүү дээ. Үннээ хилдэг тэмцээн дээр гэсэн чинь нэг сүрэн дээр 4 удаа хуурсан. 4 уур залуу сонгож байгаа байхгүй. Бүр амар confusing. Тэгээд энэ байдал нь бол ийм тууштай биш, тойлборгүй ийм байна гэд ингэж байгаа. Тэгээд зарим оролцогчдод болохоор Минасуг болохоор үгүй ийм хүн биш ээ. Энэ нэвтрүүлэгт гаргаж байгаа энэ дүрн юм а гэд хэлээд байгаа. Яагаад энэ Минасуг ингэж өмөрж ийна гэхээр Минасу бол Miss Earth гэд тэмцээний 2020 онд бол тэргүүлж исэн байна. Энэ бол Miss World-аас арай өөр одоо арай жоохон байгаль хамгааллын чиглэл рүү хандсан ийм Miss-ийн тэмцээнд тэргүүн байр эзэлж исэн. Мөн 21 онд Miss Korea-д дэд байр эзэлж исэн ийм эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд дэлхийд дээр бол 4 том Miss-ийн тэмцээн байт юм байна. Одоо бидний мэдэх Miss World-ын дараа нь Miss Earth ч байт юм уу те. Ингээд 4 тэмцээн байдгаас хамгийн анхны тийм солонгос хүн төрүүлсэн юм тийм амжилтыг эзэмшдэг эмэгтэй юм байна л да. Тийм учраас ийм эмэгтэй бол ийм зан чанар гарахгүй. Энэ бол одоо нэвтрүүлэгт өөрийнх нь ингээд илэрхийлж байгаа дүр төрхөө гэж хэлж байна. Мөн түүнийг бол англи хэл солонгослонд амар сайн дээрэс нь Illinois их сургуульд communication чиглэлээр суралцдаг учраас одоо энэ шоунд бол өөрийгөө ингэж
дүрс гэж ингэж илэрхийлж олонний анхаарлыг татах гэсэн олдлого байна гэж үзэж байгаа. Гэхдээ хичнээн олонний анхаарал татах гэжсэн ч гэсэн хоёр залуу аваа гарч болох уу гэдэг үлд надад жоохон сонир санагдаж байгаа. Тэгээ та нарт юу гэж санагдсан мэдгүй, энэ бол зөвхөн миний бодол. За тэгээд Минасу нь болохоор бас телевизийн нэлээд хэдэн шоу нэвтрүүлэгт орж исэн. Penthouse гэдэг нэвтрүүлэгт бол 7 дугаар байранд эзэлж исэн байна. За дараагийн оролцогч бол Сонсон Ил 2000 он төрсөн 25 настай. За fashion marketing manager мэргэжилтэй. Одоогоор ажиллаж байгаа компанид болохоор брэнд маркетинг зар сурталчилгааны чиглэлээр ажилладаг. Мөн түүнийг бас модель хийдэг гэсэн мэдээлэл байгаа. Жижиг зүгээр бол байн хичээлдэг. Өөрийгөө тодорхойлоход болохоор маш өрсөлдөөнч. Ялагдгийг бол бүр үнэн гол зүрхнийхэн угаас үзэн яддаг. Хэрвээ ялагдах юм бол тэр шөнө ерөөсөө огт нойрн хүрдэггүй гэж өөрийгөө тодорхойлсон байгаа. За нэвтрүүлгийн үеэр бол Ким Минжэтэй хамт болзоонд явсан. За Ким Минжэ бол Сэнгилээс нэлээд ихч байсан. Гэсэн хэдий ч гэсэн тэр хоёр бол ингээд нас бол ерөөсөө юу ч биш, зүгээр л тоо гэдэг хоёулаа хүлээн зөвшөөрсөн. За харилцаа бол бүр so hot romantic байсан. За тэгээд бас ингэсэн Ким Минжэ ингэж хэлсэн байхгүй, би ингээд тэр нэг мэдрэмжийг яг одоо ингээд мэдэрч ашиг байна гэдгсэн чинь Сэнгил болохоор би тэр мэдрэмжийг чинь чамд мэдрүүлэх болно гэд тэгсэн. Тэгэл ингээд гар марнасаа барилцаад амар ер нь бол атмосфер уурансгал нэлээд халуухан тал руугаа орсон. За тэр байдлыг хараад ер нь бол энэ хоёр майчилчлаа, би ойлгочлаа, хүлээж авчлаа. Ингээд end game гэж бодсон боловч атал яасан гэсэн чинь манай Ча Минасу ороод ирсэн. Тэгээ Минасу ороод ирэнгүүт манай нөгөө залуучин Сэнгил маань бас жоохон эргэлзээ Минасу руу жоохон ингээд анхаарал хандуулж эхэлсэн. Тэгээд Минжэ бол тэр нь жоохон дурггүй байсан. Гэсэн хэдий ч одоо тэгээд манай Минасу бол цааш нь төлөхгүй шүү дээ. Цааш 2 3 4 5 хүнтэй ингээд харилцаа үүсгэх сонирхолтой байгаа болохоор ингээд нөхцөл байдал нэлээд эргэлзээтэй эдэртэй болж эхэлсэн. Одоо ингээд ер нь бол харин 3 жуулсан, цаашдаа бүр 4 5 6 ч үүсч магадгүй Минасугээс шалтгаална. Тэгээ цаашдаа юу болохыг бүгд нэвтрүүлгээс харцгаая. За дараагийн оролцогч бол Пак Хису 2003 он төрсөн 22 настай. За Пак Хисуг бол үзэгчид төгөлдөр эмэгтэй гэж дүгнэж байгаа. Яа төгөлдөр эмэгтэй гэж дүгнэж байгаа вэ гэхээр тэрээр 2024 онд Miss Korea тэмцээний дид байрны шагналыг хүртсэн. За би өмнө нь хэлжсэн шүү дээ, те маш олон миссүүд орсон нэвтрүүлэг болсон ингээд. Одоо энэ бол хоёр дахь нь орж ин те. Эхнийх нь болохоор Минасу байсан, хоёр дахь нь болохоор Пак Хису. Мистер бол бас нэг байгаа те. Тэгээд энэ нэвтрүүлэгт 3 мисс 1 мистер орсон ийм нэвтрүүлэг болсон. За тэгээд нөгөө талаасаа яагаад түүнийг төгөлдөр эмэгтэй вэ гэж нэрлэж байгаа гэхээр Пак Хису маань болохоор Carnegie Mellon University-ийн мэдээллийн систем дөрслөг хурлаар төгссөн. Тэгэхээр Carnegie Mellon University бол мэдээллийн систем чиглэлээр дэлхийд нэлээд өндөр ранклагддаг тийм сургууль ахгүй, нэлээд алдартай. Тэгээ яг тэр сургуулийн тэр мэдээллийн системээр нь төгсөж ин гэдэг бол тэр хүний боловсрол оюуны чадамжийг үнэлж байгаа гэж байгаа хгүй. Тэгээд Миссийн тэмцээний дид байрны шагнал гэдэг нь болохоор Пак Хису хичнээн үзэсгэлэнтэй Carnegie Mellon University-ийн мэдээллийн системээр суралцж байгаа нь хичнээн боловсралтай, оюуны чадамж өндөртэй гэдгийг нь харуулж байгаа. Тэгээ энэ хоёр үзүүлэлт яг нэг хүний дотор хоёулаа оршин байгаа нь түүний төгөлдөр эмэгтэй болгож байна гэж ингэж үзэгчид дүгнэж байгаа. За тэрээр мөн баг дунд сургуультай хөгжим жимжигчдийн багт байсан. Тийм болохоор өөрийгөө илэрхийлэх нүүрэмгий, зоримог байдалтай гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. За тэгээ мэдээж мисс тийм оюунлаг, тийм үзэсгэлэнтэй эмэгтэй юм чи ирчүүд мэдээж маш их санал тавьдаг. Тэгээд ирчүүд надад бол болцох санал маш их тавьдаг. Гэхдээ жинхэнэ хайр дуртай бол хизээч мэдэрч байгаагүй гэж хэлсэн байна. Тэгээд энэ шоунаас бол яг тэр жинхэнэ хүнээ олохыг зорж ирсэн гэж тодорхойлсон байна. Тэгээд марцнаас мал минь дүгчээр та бүхэн миний суугц сав дарж, лайк дарж, бас хонхоо нэх юм мартаа. Тэгээд өөртөөхөө сэтгэлийг комент хэсэгт хуваалцаарай. За дараагийн хүн болоо Шин Хён Нуу.
За шинэ хинүү бол нөгөө Devajin руу яваг болохоор одоогоор нас мэрэгжил гэх мэдээлэлүүд байх байгаа. За өөрийгөө танилцуулахдаа бол би бэлтэр аура юу одоо энэ гэрлэн бүрхүүлээрээ хизээч хоцордгүй гэж хэлсэн. Би тэгээд тэрийг ойлгоогүй. Гэрлэн бүрхүүлээрээ хоцордгүй, энергиэрээ хоцордгүй ч гэж байгаа юм уу? Тэгээд бас нэг хэлсэн үг нь болохоор ахмад настай эмэгтэйчүүд намайг болохоор хөөхөн гэдэг. Би яагаад тэгж хэлдгийг мэддэггүй гэдэг жаахгүй юу. Тэгээд энэ өгүүлбэрүүд нь ингээд надад эсвэл би ойлгохгүй юм уу гэсэн. Айгуу сонин санагдсан. Магадгүй тэр ахмад настай эмэгтэйчүүд хөөхөн гэж хэлдэг нь одоо бас тэр аура энергитэй холбоотой ч юм уу. Ер нь бол би энэ шин киног бол ер нь бол жоохон тийм сүнслэг энерги аурад итгэдэг хүн болов гэж бодсон. Яагаад гэвэл бас ингээд би бол хувь тавилтанд итгэдэг. Тийм учраас яг зөвхөн надад зориулагдсан тэр цор ганц хүнтэй уулзахын тулд энэ нэвтрүүлэгт оролцсон гэж бас хэлсэн байсан. За тэгээд танилцуулгын үеэр ингээд нэг жижигхэн шторк шиг юм явахад бол сагсан бөмбөр хичээлжсэн. Тэгээд тэр байдлыг харахтаа би бол спортын төрлийн хүн байж магадгүй гэж нэг таамагласан баггүй юу. Тэгээд дараа нь тэр нөгөө зураг авалдаг хостойгоо хамт зураг авахулдаг хэсэг дээр бас нэлээд чадмаг зураг авахулж байгааг нь хараад бас модель юм болов уу гэж би бас бодсон. Энэ бол миний зүгээр л таамаглаж байгаа таамаг. За тэгээд тэр яг зураг авахулдаг хэсэг дээр Жионтой хамт уулын зураг авахсан. Тэгсэн чинь дараа нөгөө нэг гоён гэд нөгөө нэг оролцогч байгаа шүү дээ, таримлцтай. Тэр оролцогч ингээд өөрийнхөө патнат хамт зураг авахсан чинь тийшээ нилээ ингээд харц унгаад байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн. Тэгээд энэ би яг ийм зүйлд энэ зураг авах байсан. Энэ яг зөв поз байсан байна гэд ингэсэн. Тэгээд тэр байдлыг хараад бас тийшээ жоохон хандтайгаа юм болов уу гэсэн таамгийг би төвшүүлсэн байгаа. За дараагийн оролцогч бол түрүүний миний нэрийг хэлсэн Ким Гоин. За нэрийн жоохон буруу дуудаад иж магадгүй шуушлаарай. За 2000 он төрсөн 25 настай модель инфлюенсер аль хизээний олонд танигдчихсан тийм оролцогч байгаа. За тэрээр Инха Technical College-д нэгсгийн үйлчлэгчээр сурж агаад ковид гарснаас болоод завсарлаад одоо бол моделийн ажлаа эрхэлж байгаа. За тэгээд бас тэр болохоор Солонгосын үндэсний шигшээ багийн хөл бөмбөгч байсан Ким Юн Суны охин. Гэхдээ угаасаа алдартай гэр бүлээс гаралтай. За мөн Miss Korea 2022 тэмцээний топ 3-д орж ирсэн. Одоо ингээд 3 дахь Miss Ким Гоин ба. Тэгээд за энэ миний бодол шүү заяа жоохон юм шүүмжлэх сэтгэлгээтэйж магадгүй. Гоины царайг харахаар ингээд угаасаа мистасал хийлгсэн, пластик surgery хийлгсэн гэдэг нь ойлгомжтой байдаг шүү дээ. Би тийм өөрөө хөөрхөн биш л дээ. Гэтэ угаасаа тийм нэг юм яг күк шиг царайтай шүү дээ. Тэгээд тийм хүн Мессийн тэмцээнд ороод төрүүлэлт болдгийм болов гэсэн нэгдүгээр бодол төрсөн. Хоёрдугаард гэсэн чинь гоён хэлэхтэй болохоор би ингээд өөрийнхөө төрхний хамартаа хамгийн их дуртай гэсэн байгаа хгүй. Тэгээ би тэр үед нь бодохдоо жоохон хөвгөлтэй ч юм уу тийм бодол төрсөн. Хамар нь яг тийм original яг төрөлхийн хамар нь юм болов эсвэл болоод яг тэр гоо сайхны мис ажилтнуудаас хамгийн амжилттай болсон хамар нь байсан болов гэсэн бодол төрсөн. Энэ миний л бодол шүү те. Тэгээд та нар нэг их битгий шүүгээрээ намайг гэж аахгүй. За тэгээд гоёны талаар болохоор бас амар сонирхолтой нэг сенсац мэдээ нь болохоор Big Bang хамтлаг шүү дээ. Big Bang хамтлагийн G-Dragon-тай болцож исэн гэсэн сенсац байгаа. Тэгээд G-Dragon-ы агентлагаас бол үгүй энэ хоёр бол ингээд зүгээр энгийн найзууд гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээ яагаад ийм цуу яриа гарсан бэ гэсэн чинь папарацууд ингээд тэр хоёрыг хамт хоол идж байгаа, янз бүр үйл ажиллагаанд оролцож байгаа зурнууд ингээд постлсан байгаа хгүй юу. Тэгэхээр G-Dragon-ы агентлагийн талаас бол энэ байгаль асуудал штэ, энэ хоёр ингээд хамтдаа арга хэмжээнд оролцох, найзууд уулзаад хоол идэх байхад зүйлд энэ хоёр бол энгийн найзуудаа гэсэн. Гэтэл зарим нэг фэнүүд нь болохоор үгүй энэ хоёр ингээд тусдаа ингээд зургаа ингээд Instagram юм сошиал орчинд ингээд шеэрлээд постлохороо атлынх нь фон мон ингээд адилхан байдаг
гэд ингээд байгаа байхгүй юу. Тэгээд заримдаа болохоор бүр ингээд далай малайн зураг, байгалийн зураг ингээд хийхээрээ яг нэг өнцгөөс бүр нэг зургийг хоёулаа хамтдаа ингээд хуваалцаад постлж байгаа юм шиг ийм тохиолдлууд гэсэн байдаг. Энэ хоёр ямар ч сан холбоотой гэдэг. Тэгээд Гоёны талаас бол ямарваа нэг мэдээлэл хийгээгүй. Зөвхөн G6-ны талаас бол энийг няцаасан байна. Тэгээд Гоён болохоор хэлэхдээ би хизээч найз залуугүй байж үзээгүй гэж байгаа байхгүй юу. Тэг хизээч найз залуугүй байж үзээгүй гэхээр одоо хизээнээс хойших юм ярьж байгаа. Төрснөөсөө хойших бол хэлээгүй л хал та. Магадгүй насан төрснөөсөө хойших гэж байгаа. Тэгээ одоо бол ганц би байгаа. Тэгээ энэ ганц би байгаа нь бол өөрт нь нэг тасаж өгөхгүй тухгүй байгаа учраас найз залуугаа болохоор энэ нэвтрүүлэгт орсон гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. Сонирхолтой. За тэгээд дараагийн оролцогч бол Ким Жэжин. Ким Жэжин бол 1998 онд төрсөн 27 настай модерн бүжигчин багш хийдэг. За тэгээд нэвтрүүлэгт анх ингээд бүр алхаж орж ирсэн цагаасаа л хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. Яасан бэ гэсэн чинь ингээд анх орж ирэхдээ нуруугаа өвцөн нэг өвгөн шиг ингээд алхаж орж ирэл. Тэгэл хүмүүс ингээд нөгөө нэг орж ирэнгүүт ингээд жоохон ичингүүрэл ингээд сууж модсон шүү дээ. Тэгэл одоо яаж яриа өдөх үү гэдэл ингээд би бинэ хараал жоохон ажинсан тийм байдалтай байдагдсан чинь Жэжин болохоор ингээд сандал дээр суухгүй ингээд тойр залхаж малхаад байсан. Тэгээ дараа нөгөө нэг бөөнөрөө ингээд хоол хийх болсон чинь Ким Жэжин ерөөсө хоодонд оролцохгүй ингээд хоод хөндөй даадсан. Тэгээ хоод ч идэхгүй байсан. Тэгээд иддэггүй гэж ерөөсө хоол идэхгүй байсан. Яг энэ үр дүнгээрээ хүмүүсийн анхаарлыг маш сайн татаж чадсан. Тэгээд хамгийн анхны санал асуулгаар хамгийн олон санал аваад Диважин руу явах эрхийг авсан. За тэгээд Диважин дээр очингуудаа хамгийн анх болохоор Ежинийг сонгоод Диважин явсан байхгүй. Өөрөө Ежинийг сонгоод хамтдаа Диважин руу явж байгаа штэ. Тэгээд Диважин дээр очиод модерн бүжигчин гэдгийг сонсонгуудаа гэд мэргэжлийн мэдсэн. Тэгээд бас нөгөө янз бүрийн хоол мол ингээд хоолны орц найрлага марлага ямар агуулмжтай гэдгийг ингээд тайлбарлаж байгааг нь хараад энэ хүн одоо ийм мэргэжлийн онцлогоос болоод янз бүрийн хамаагүй хоол идэж удаггүй байхаа гэсэн бодол төрсөн. Гэхдээ л Диважин дээр очичоод уур амьсгал нэлийн хүүтэн хөндөй байсан. За тэгээд үүний дараа нөгөө ил гал тойроод үнэ хэлдэг тоглоом дээр нөгөө манай Ежин маань бүр ингээд хасагдцсан. Өөр хоёр эмэгтэй ороод ирсэн. За нэг нь юу байсан, хэн байсан бэ гэхээр Пак Хийсэн байсан. Нөгөөх нь Ли Жуйон байсан. Ли Жуйонтай болохоор хоёр дахь удаага хамтдаа Диважин руу явсан. Тэр үед бол бүр амар нээлттэй, илэн далангуу, нэлийн хөвгөлтэй байсан. Тэгээд тэр байдлыг харангуйтаа ямар сони уул нь хамгийн анх Ежинийг өөрөө сонгоод Диважин дээр очсон штэ. Тэгсэн мөртлөөсөө нэлийн хүүтэн хөндөй байсан. Жуйнтай хамт Диважин дээр очингууд яг таалагддаг эмэгтэйтэйгээ ямар байдгийг ингээд дүр төрхийг харж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд Ежинтэй ингээд жоохон контакт үүсгэсэн байжсэн чинь хажуугаар нь Пак Хийсэн ороод ирсэн. Тэр бүр амар бүр яг яагээд байгаа юм бэ гэдэг юм болсон заяа. Жуйн ингээд сонгочж байгаа юм. Жэжинийг сонгоцсон ингээд тэр хоёр ингээд зэрэгцээ сууж байсан байхгүй юу. Тэгсэн чинь Хийсэн ингээд бас Жэжинийг сонгоод тэр хоёрын дунд ороод ирж сууж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь Жуйон дахиад асуултанд хариулаад дахиад Жэжинийг сонгоод нөгөө хоёрын чинь байран дахиад солигдоод ингээд сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь Хийсаны ингээд гарнаас нь барьсан байсан заяа. Тэгээд нөгөө Жуйон ингээд дунд нь орж суух болонгууд гараа ингээд тавьчихж байгаа юм. Тэгээд Жуйон ингээд дунд нь ороод суудсан байсан чинь Хийсантаа ингээд дахиад гараа барьж байгаа. Би бүр энэ одоо юу болоод толгой эргүүлсэн заваарсан байдарсан юм бодоод байгаа юм бэ гэж бодсон заяа. Тэгээд ингээд өөр эмэгтэйгийн гарыг ингээд бариад атгацсан мөртлөөсөө хамгийн их ингээд таалагддаг эмэгтэйгээ гэсэн чинь Жуйоныг гэж хэлж байгаа байхгүй юу. Одоо нэг эмэгтэйтэй гар барьчаад дунд нь өөр нэг эмэгтэй сууж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр өөр эмэгтэйгийн гарыг барьчаад Жуйоныг чи надад таалагдгаа гэж хэлж байгаа юм. Ямар балиарсан завхарсан юм бэ гэж бодсон. Би тэгээд харангуйтаа одоо Ким Жэжинийг Гоёнтэй нөгөө ингээ би нэрийг марччихдаг байхгүй юу? Минасүдэ нийлүүлчмээр санагдсан байхгүй юу? Энэ хоёр бүтгүй юм хооронд нийлүүлээд тавьчвал гоё болох юм биш үү гэж бодсон. Тэгээд одоо юу болох юм баа бүү мэдээ. Заваарсан юм болж байгаа. Амар hot season болж байгаа ш би танарт хэлээ өстэй.
За тэгээ үргэлжлүүд хами ээжийн тухай ярив. 1996 онд төрсөн 29 настай чөлөөт хөтлөгч, спортын хөтлөгч хийдэг байсан. За тэгээд хүний нүд рүү нь харж ярих дуртай гэх хөтлөгч болохоор тэгдэг хальтаа. Тэгээд миний бодлоор болохоор анхны болзоонд яваад түүний карьер нь дуусчихсан юм шиг санагдсан. Сэтгэл жоохон ингээ өвдсөн юм шиг санагдсан. Тэгээд нэг улаанчглаа шаржглаад ингээд өгсөн штэ. Тэгсэн чинь ганцхан шаржглаад авсан. Тэгээ би тэр ганц шаржгладыг химжээжийн өгсөн бах та гэж бодож исэн байхгүй юу? Яг хин өгсөн одоогор мэддэхгүй байгаа л да. Тэгсэн чинь жээжин чинь шагаал 2 өөр эмгтээтэй тэнцээ ингээ 3-4 болоод эргэлцсэн сууж байгаа штэ. Тэгээд гэж бодсон. Яг үнэ хэлэхэд бол. За тэгээд дараагийн оролцогч. За тэгээд сүүлийн оролцогч бол Lee Jun-young. За сүүлийн оролцогчийг танилцуулахаас өмнө та бүхэн саба дарааг бол саба дарчих. Лайк дарааг бол бас дарчих. Тэгээд хонхоо бас асаачих. За тэгээд танилцуулахад оръё. За Lee Jun-young 2000 онд төрсөн 26 настай. Тэгээд гар урдлын дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээ танилцуулахдаа нэг ингээд би цэцэг нь маш их дуртай. Тэгээд цэцгийг тийм үзэсгэлэнтэй чигээр нь хадгалахыг хүсдэг учраас ингээд ийм зүйл хийдгээ гэдэг нэг хэвэн дотор ингээд пластик юм ингээд шингэн цутаа пластик болгоод ингээд хадгалж исэн тэр гарч исэн те. За тэгээд сургуулаа бол furniture design-аар суралцаж төгссөн. Ширээ сандал тавилга мавлага хийдэг. Сургууль сурж байхдаа бол өөрийн бүтээлүүдээр нэлээд олон үзэсгэлэн гаргаж исэн. Дараа нь бол өөрийнхөө урлагийн үзэсгэлэн бүтээлүүдэд олон нийтэд маш олоудаа танилцуулж исэн. За тэгээд өөрийгөө тодорхойлохдоо бол төрсөн цагаас хойш алтартай байсан гэж өөрийгөө танилцсан байна. За тэгээд түүнийг сургуулийн гүнж гэж хочилдог байсан гинэ. За тэгээд нэг жижигхэн юм шторкн дээр балет бүжиглжсэн шүү дээ. Тэгээд тэр байдлыг харангуудаа би бас Ким Жэжинтэй нэлээд сонирхол төстэй байж магадгүй гэж утсан байхгүй. Ким Жэжиний модерн бүжигчин шүү дээ. Тийм болохоор ингээд сонирхол нь нэлээд төстэй байж магадгүй. Тэгээд тэр хоёр чинь хамтдаа бас Division руу явсан болохоор нэлээд vibe таарах юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь яасан? Нөгөө 3-сан 4-сэн юмны нэг оролцогч нь болчихсон сууж байгаа шүү дээ. За тэгээд цаашдаа юу болохыг бүгдөө нэвтрүүлгээ үздэгэ. Тэгээд нэвтрүүлгээр маань бол бас илүү сонирхолтой юмсууд гарах юм бол цаг зав гарах юм бол та бүхэнтэйгээ хуваалцах болно. За ингээд надтай хамт байсан бүхэн та бүхэнд баярлалаа. Баяртай.